Хотын А бүсэд байрлалтай 2698 м квадрат эзэмшил газартай Улаанбаатар Таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг өнөөдөр нээлттэй дуудлага худалдаанд оруулж худалдлаа. Тус газрыг худалдах дуудлага худалдааны доод үн 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж 24 тэрбум төгрөгөөр 2012 онд Монгол улсын иргэншилтэй болсон Абдул Карим гэх иргэн үн хаялцаж худалдаа авлаа. Дуудлага худалдаанд Гавтран банк, Тавбанк Трейд, Блумайн компани, Иргэн Инхбаатар, Батны агт Бүрэн очир, Отгон жаргал мандах Абдул Карим нарын нийт 9 иргэн аж ахуй нэгж оролцсон юм а. Төлөвлөгөө ёсоор өнөөдөр нийслэлийн өмч 4 объект буюу Хавлдургийн засаг даргын тамгийн газар, Хотын А бүсэд байрлалтай автобус 3, нийтийн өмчт үйлдвэрлэлийн газрын барилгууд, Үлзийд хороолт байралтай дутуу баригдсан барилга зэргийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах байсан. Гэвч дээрх 3 газарт нэгч худалдаа авах дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй байна. Дэнчингийн хэмжээ бол 715 сая 500 мянган төгрөг. Үн өсгөх доод шатлал маань 10 сая төгрөг байгаа. Үн өсгөх дээд шатлал энэ одоо энэ дэрт. Дээд шатлал нь дэнчингийн хэмжээ буюу 715 сая 500 мянган төгрөг. Энэ хооронд бол оролцогч та бүхэн үнэ хэлнэ. 23 тэрбум 200 сая байгаа. 23 тэрбум 850 сая. 23 тэрбум 24 тэрбум болж байна. 24 тэрбум 24 тэрбум дуулаа 1 2 3 5 намын олцогч 24 тэрбум салтаа авчихсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Таймс сонины хэвлэх үйлдвэрийн барилга нь засгийн газар ордны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн кабинетын зорилттой баригдаж ашиглалтанд орсон цутгамал бетон суурьтай тоосон хантай нийт 5244 м квадрат талбай бүхий 2 давхар барилга юм а. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон цаашид ашиглах боломжгүй гэж хотын удирдлага үзэн ийхүү өмч хөвчлөөр бусдад нээлттэйгээр борлууллаа. Хэвлэх үйлдвэрийн барилгын нээлттэй дуудлагын худалдаагаар хөвчлөх шийдвэр нийслэл эрдэнэ төлөөлөгчд хурлын 13/48 дугаар тогтоол нийслэлийн өмч хөвчлөх комиссын энэ оны 29 дугаар тогтоолоор баталгаажсан байжээ. За өнөөдрийн дуудлага худалдаанд 4 объект зарснаас Улаанбаатар Таймс сонины барилга дуудлага худалдаагаар зарагдлаа. За үлдсэн 3 объектыг мөн одоо дахин дуудлага худалдааг зарлана. Зарлснаас хойш 14 хоногийн дотор явуулдаг журамтай. Тэгэхээр 12 сарын дундуур явагдана гэсэн үг. Дараагийн дуудлага худалдаа 12 сарын 4-нд нэг дуудлага худалдаа явагдана. 12 сарын 15-6-ны үед одоо бид нэр зарлснаас хойш 14 хоногийн дараа явуулдаг ийм журамтай. Өмч хөвчлөөр дээрх хэвлэх үйлдвэрийн газрыг борлуулсан учраас цаашид тухайн газарт ямар хэлбэр төрөстэй барилга барьж аль чиглэлд ашиглах нь худалдаа авсан иргэний эрх гэн. Гэхдээ нийслэлийн ерөнхийлөгчний газраас яг ямар барилга байгууламж барих вэ гэдгийг нь хянаж зураг төсөл дээр нь ажиллах юм байна. Одоо энэ дээр төсөл юм уу ерөнхийлөгөөр юу байгаа гэдэг талаараа бол манай дээр батлагдсан аль биесны төсөл төлөвлөгөө бол байхгүй. Аль биесээр яг тухайн байшил дээр бол байхгүй. Яагаад гэвэл зэрэг энэ өмч хөвчлөл нь болохоор дуудлага худалдаагаар явахдаа өмч хөвчлөлийн дуудлага худалдаа явж байгаа. Түүнээс газрын дуудлага худалдаа бол биш. Газрын дуудлага худалдаа байсан бол одоо нөгөө өөрөө бол төсөлтөө хийж явдаг. Хотын он дүмч хөвчлээс 43 тэрбум төгрөг болохоор тооцжээ. Төлөвлөсөн мөнгнөөс одоогоор 34 тэрбумыг төвлөрүүлсэн байх юм. Үлдсэн хөрөнгийг олохын тулд өнөөдөр санал ирээгүй барилга объектыг хөвчлөх нээлттэй дуудлага худалдааг дахин эх сарын 14-нд хийхээр боллоо.